За 7 хоногийн сүүлийн өдөр Валентины битүүний өдөр, өнөөдөр синглчүүдийн өдөр гэж ярьдаг. За энэ өдөр улс төрд юу болж өнгөрвөө гэж. Өнөөдөр засгийн газарт Rio Tinto-гоос зарим нэг хүмүүс ирж уулзаад за тэгээд Rio Tinto-гийн нэг зэсийн группийн гүйцэтгэх захирал KT Jackson-ы хариу захидлыг өгсөн байна. Гардуулж өгсөн байна. За тэгээд энэ хариу захидалд ер нь яг юу гэж дурдсан юм бэ гэхээр манай талаас бол ерөнхийдөө яг энэ Риото энэ хэлэлцээр дээр за зээлийн үгээ нэгдүгээр бууруулъя. Тэгээд менежментийн зардлаа бууруулъя. За тэгээд нөгөө үндсэн хуулинд бичигдээтэй дөнгөж өнгөрсөн 7 хоногт энэ 7 хоногт ч илүү нөгөө хувийн хэдэн аж ахуйн нэгжүүдийн ашигладаг ордыг 50-1 буюу үндсэн хууль бичигдсэн хуулиараа 60% хүртэлх юм өгөөжийг нь хүртэх ийм гэрээ хийсэн. За үүн шиг ийм өгөөжийн дийлэнхийг бид нэр хүртмээр байна гэсэн ийм байр суурьтай байгаа манай засгийн газар. Тэгсэн Риогийн засгийн группийн гүйцэтгэх захирлын хариу илгээсэн захидалд юу гэсэн байна вэ гэхээр за ашиглалтын хугацаанд нийт одоо өгөөжийн дийлэнх нь буюу нөгөө Монгол улсад хүртээн буюу 50 дээр нэмэх нь хувьас өндөр байна гэдэг энэ одоо шаардлагыг хүлээж авлаа. За тэгээ хоёрдугаарт зээлийн хүүг мөн бууруулах тий энэ шаардлагыг бас ойлгож байна, хүлээж авч байна. За тэгээд менежментийн зардлыг бууруулах юм тодорхой саналуудыг нь хүлээж аваад тэгээ ажлын хэсэгт нь хөргүүлсэн байна. За тэгээ энийг нэг ажлын хэсэг нь ярилцж яагаад хоорондоо тохироод за хэлэлцээр ирнэ цаашаа үргэлжлэх баг. Гэхдээ одоо энэ хэлэлцээр ерөөхдөө дуусах шатанда баг орж байгаа байх шүү. Яг манахаас тавьсан саналууд хүлээн зөвшөөрөгдчихлээ шүү дээ. Цаад тал нь хүлээн зөвшөөрөө гэдгээ алдан болоо алдан босоор өөртөө ингээд илэрхийлээд эхэлж байна. Тэгэхээр ерөөхдөө нэг дуусах шатандаа орж байгаа. Цаашаа ингээд бичих цаасныхаа асуудлыг боловсруулад тун удахгүй яг эцсийн шийдвэр гарч ирэх байхаа гэж. Хоёрдугаарт юу байсан бэхээр өчигдөр уржигдэр пүрэв гарагт Хөөжөө дотоод иргэн сайд энэ хоёр мэдээлэл хийсэн. Засгийн газрын мэдээлэл хийдэг тайзан дээрээс. Лав гарагт хийсэн юм шүү. Засгийн газрын хурлын нараас. Тэгээ энэ юу гэсэн бэ нөхөр нөгөө ерөнхий сайдаас оюун эрдэнэ засгийн газар огцрохоос өмнө юусе хамгийн сүүлчийн засгийн газрын хурлаараа хөлийн зурус бүхий газарт 34,000 газар олгочхоод ингээд буугаад цухтагаад алга болсон гэсэн ийм мэдээллийг хийсэн баг. Тэгээ энэ яг ямар нэгэн одоо тийм баримт гэдэг ах сүртэй юм харуулаагүй ч гэсэн дэлгэцэн дээр зарим нэг одоо хуулийн заалт юу гэдгийг те тиймэрхүү зүйлүүдийг харуулсан. Тэгээд энэ нөгөө нэг газар олголтод нь бомбын сэргээлтийн үндэсний орооны дараах тулга тэгээд амар баясгалан Нямбатар Одон туяа гэсэн хүмүүс одоо хамааралтай нөр бүлэг ийм мафийн үйл ажиллагаатай зүйл болсон гэдэг маш сүртэй мэдээлэл хийсэн. Ер нь ингээд хууль зүйн дотоод иргэн сайд энэ хоёр үе нэг ийм сүүлийн сайд болсноосоо хойш болохоос өмнө гэх мэтчлэн ингээд янз янзын улс төрчдийг шууд ингээд буруутгаад те энэ одоо ийм буруутай ийм газар зарсан нэг нь болохоор эвлэрэлийн нууц гэрээ байгуулсан нэг нь нөгөөх нь болохоор хүн алсан те ингээд нэг ийм мэдээллүүдийг хийгээд байгаа. Тэгээ энэ хоёрын хэлсэн эдгээр хүмүүс нь одоо хүртэл ямар нэг ял шитгэл аваагүй байгаа шалгагдаж байгаа. Тэгээ манай хүн л өөрөө яг амаараа эднэр бол буруутай эднэр гэмт хэрэгтнүүдээ гэд яриад байгаа болохоос ш. Тэгээд хавар одоо би үнэхээр халуухан байна гэдэг байгаа. Энэ нь одоо нөө манай Нямбатрын хэлдгээр секси байх юм уу эсвэл үнэхээр ингээ халуун бөхчин байх юм уу ямар утгатай хэлээд байгаа мэдэхгүй. Тэгээ хаврыг халуухан болгоно гэсэн. Тэгээд эхнээс нь тэр хүмүүсээ нэрлээд эхэлүүдэ гэж. Одоо өөрөө ингээд яллна гэдэг байгаа шүү дээ. Хүмүүсийг ингээд явах газарт нь явуулаад одоо тий. Явуулна гэдэг. Тэгээ эхнээс нь хүмүүсээ нэрлээд эхэлж байгаа юм уу гэд. Тэгээ одоо нөгөө за одоо ингээд яг барьсан. Одоо ингээд ингэхэнд яг л ингэхээр байхгүй дахиад нэг өөр сэдв гаргаж ирээл тий. Өөрийнхөө ингээд нөгөө нэг юм рейтингийг нэмээд хүмүүст ингээд гоё харагдаад авилагч толгоочтыг ингээд цоллохоор ч манайхан чи ингээд амар дуртай штэ. Тэгээ тийм тэгж харагдаад тэгээ яг эднээс нь ингээд үнэхээр тийм хийц юм үгүй мүү гэд ингээд баталгаатай шүүхийн эцсийн тогтоол гаргаж ирээд ингээд ийсэн юм ерөөсөө байхгүй байна. Тэгээ хууль зүйн сайд өөрөө иймэрхүү мэдээлэл хийгээд байгаа нь хэр зөв юм бэ буруу юм бэ гэдэг нь хуульчд мэдж байгаа байлгүй. Тэгээ зандан шитэр нөгөө шинжилгээр нэг Орсын ярианда хэлсэн байсан штэ. Хууль зүйн сайд бол яллагч байх ёстой гэд. Тэгээ марг одоо энэ хоёрыг тийм болох гэдэг юм шиг зандан шитэр. Ингээл хүмүүсийн нэр дуудуулаад наманахыг хүссэн ч юм уу. За эсвэл ингээд үнэхээр өмнө байхдаа
янз янзын хэрэг хийсэн хүмүүсийн ч юм уу те нэрийг нь дурдаал энэ бол тэгсэн гэсэн гээд нэрлээд байна. За тэгсэн нөгөө талаас нь хүмүүс нь мэдэгдэл хийж эхэллээ. Нөгөө бомб тесрэлтийн үндэсний орооны дарга Монгол улсын сайд дарга асан тулга тэгээ мэдэгдэл хийлээ. Тэгээ юу гэж хийж нөхөр энэ хоёр гээд нөхрийн одоо ингээд яриад байгаа юм ерөөсө бүгд юм орон төсгүй байна те. Би одоо бомб тесрэлтийн үндэсний хороо гэдэг чи өөрөө засгийн газар ч юм уу те ингээд яамдуудаас бүрддэг юм сайдуудаас бүрддэг юм бүрэлдэхүүнтэй юм хороо байдаг. Тэгээ би энийг дуран мэдэж ерөөсө ганцаараа шийдэх ийм боломж байхгүй. Гэх мэтчлээ ингээд. Тэгээ би ингээд энэ хоёрыг шүүхэд өгнө гэдэг ингээд мэдэгдэл хийсэн. Араас нь нөгөө оюун эрдний ахлах зөвлөх байсан хэм билээд Амгалан Баатар гэдэг нэг хүн мэдэгдэл хийлээ. Бас мэдэгдэлж байх те тэгээ ингээ байгаа процессыг л тайлбарлсан ярьсан байлээ. Тэгээд энэ засгийн газраар орж байгаа энэ шийдвэрүүд тогтоолуудыг одоо ганц ерөнхий сайд гар үсэг зураад те шууд явуулах юм ямар ч боломж өгдөггүй. Тэнд ингээд маш олон салбарын сайдууд сууж яж өөртөө хилцүүлж хоорондоо ярилцаж эцсийн дүгнэлт эцсийн шийдвэр гардаг. Тийм учраас энэ юу ямар ч тийм боломжгүй юм ингээд шууд гэмтэрэг мэдтэй шууд ингээд газар зарсан мэт ийм зүйл хууль зүйн сайд нь ярьж байгаа нь үнэхээр гонигтай байна гэсэн зүйлийг ярьж байна. Тэгээ өөрсдөө өмөрөд хэллээ нөгөө талд нь. Одоо мэдээж тэ хүн юм чинь өөрсдөө өмөр хөлгүүд өртөртөл хөрхөөр өрүүлцдэг гэдэг шиг. Тэгээ ийм юм болж эхэллээ. Тэгсэн одоо энэ хоёр сайдын яриад байгаа тэр засгийн газрын тогтоолууд байгаа 95 262 за нөгөөх нь юу вэ 349 чөлөө 6 чөлөө. Энэ тогтоолууд нь ямар тогтоолууд гэхээр оюун эрдэнэ одоо үндэсний хороонд тэр газрын эрхийг өгсөн тогтоол. За тэгээ Нямбатар нөгөө нэг энэ газар авсан гэд яриад байгаа Экотранс Смарт гэдэг компанид терминал барих юм тендрийг ямар нэгэн шалгаруулалт өгөр олгосон юм засгийн газрын тогтоол гэдэг ч юм уу те. Иймэрхүү тогтоолууд нь байгаад. Тэгээ энэ тогтоолууд засгийн газрын тогтоолууд бүгдээрээ Legal Info гэдэг сайт дээр ордог. Тэгээ тэр сайтаас яг тогтоолын дугаарыг хийгээд хайхаар ингээ гараад ирдэг байхгүй. За ийм тэдэн оны тэдэн сард ийм тогтоол ингээд засгийн газраас гаргачээ гэдэг. Тэгээ яг энэ гурван тогтоолыг хайхаар гарч ирэхгүй байдаг. Яг ингээд зориулт энэ хоёрын мэдгдээд байгаа шиг газар зарсан шилжүүлсэн ч юм уу те тендерийн материал шууд олгох юм тогтоол гаргасан юм ерөөсөө гарч ирэхгүй байна. Тэгээ энэ тэгэхгүй нууц юм байсан юм эсвэл өмнөх нөө засгийн газар нууж агаад хийсэн болов тэр сайт центрт оруулаагүй нууж агаад хийсэн болов эсвэл устгацсан ч юм болов мэдэхгүй байна. Тэгээ олдохгүй байлаа. Тэгээ нэг юм их байгаа. Тэгээ энд нөгөө нэг хотын дарга Нямбатрын нэр холбогдсон. Нямбатар гэж нэр өвлийн үртэй гэдэг шиг л. Энэ тентхийн одоо ямар нэгэн сенсац бүх болгонд юм болгонд өөрөө санамсргүйгээр болон санаатаар ингээ холбогдож явагддаг. Тэгээ үргэлжлүүлээд цаашаа ярихаар Нямбатартай холбоотой байна. Нямбатар яагаад энэ инферийн мэдээлэлд холбогдоод ороод ирвэ те мэдээж өмнөх нөгөө нэг Монгол Ардын намын хуваагдалд оюун эрдний талд байсан юм болохоор холбогдож байгаа. За хоёрдугаарт одоо нийслэлийн намын даргын сонгуул утахгүй бол нийслэлийн намын дарга солино. Одоогоор Нямбатар байгаа. Тэгээд солино энийг. Тэгээд энд нийслэлийн намын даргад Нямбатар болон Батамгалан гэсэн хүмүүс одоо өрсөлдөх нь ер нь ингээд нэг юм яриа төдий байгаад байгаа. Тэгэхээр ингээд Нямбатрыгаа одоо ингээд албаар багаар ингээд нийслэлийн намын даргаас чих юм үйл ажиллагаа оруулж ирж гинөө гэсэн ийм хардлага байна. Батамгалан сүүлийн үед их сошиалор одоо янз янзын мэдээлэл явж байна. Батамгалангийн дүүтэй холбоотой, өөртөө холбоотой тийм. Ингээд дүүн гишүүний тийм нэг нэр бүхий гишүүний одоо нөхрийн компанитай хамт бизнес хийдэг байж таарж байгаа. Дахиад нэг гадаад компани гэлээ үрдээд хичнээн төлбөмбөд үргээдсэн ч гэнэ үү тийм. Тэгээ нэг ард түмний дэмжлэгээр болсон юм хувьцаат компани Эрдэнэтийн явуулгаас боссон юм компани одоо татвар гэх нэрийдлэр баахан мөнгө эзсэн л гэх юм те ингээ баахан юм гарч ирсэн. Тэ энэ бүхэн энэ нийслэлийн намын даргын сонгуультай холбоотой өрнөж байгаа болов гэж миний хувьд харж байгаа. Түүнээс хизээл Батамгалан одоо хизээний сайт штэ. Тэгэл чимээгүй л өнөөдөр хүртэл ямар ч юу ч ган хийгээгүй сайд болсноос хойш за тэнд болоод байгаа бүтэхгүй байгаа мэдхгүй тэр нэг мохрын өрөөнд ганцаараа сууж идэг нэг хүн шиг л юухэнтэй ч үучээр төр сууж идэг хүн шиг л чив чимээгүй л байсан өнөөдөр хүртэл.
Тэгээ тэр хүний ажил нь болоод байгаа юм уу, үгүй юм болохгүй байгаа юм яагаад гэвэл ерөөс ямар ч хамаахгүй. Хэвлэлтч ярьцлага өгдөггүй, хэвлэлүүч жош ярьцлага авдаггүй, хинж тоодгүй нэг хүн тэр яам дээрээ сууж л идэгсэн. Гэтэл гинт нөгөө Батамгалангийн дүүгийнхэн сенсац гарч ирээл тэгэл ингээл боо юм бас. Тэгээ манай хүн ч гэсэн өөрөө мэдээлэл хийхдээ эхлээд хүмүүс яриа аваад танаа энэ Батбаяр гэдэг дүү чинь гэсэн чинь манай дүү тийм байхгүй. Тэр адилхан нэртэй хүн байсан байж магадгүй өнтер гэж хэлсэн аа маргааш нөгөө төр ч лөө яг ингээ нөгөө баримтны гараад ирсэн чинь би одоо дүүгийнхаа хаана бизнес яаж эрхэлж явах вэ? Би мэдхгүй насан туршсан хүн над тамаагүй гэх мэтчлээ ингээд хүзүүгөө ороосон яриа өгöd идэг. Тэгээ энэ бүхэн нийслэлийн намын даргатай холбоотой үйл ажиллагаа явж байгаа. Одоо ингээд цаашдаа Нямбатар болон энэ Батамгалан гэх мэтчлэн хүмүүстэй холбоотой янз янз юм гарч байна. Өнөөдөр жишээлбэл ингээд Батамгалангийн дүү тэр Батбаяр гэдэг байгаа залуу үндэсний мэдээллийн төвд яг энэ үүсэж байгаа хэргийн талаар мэдээлэл хийх гээд 12 цагт цаг авцсан. Тэгээ хүмүүс сэтгүүлчдийг ингээд өрөө дуутсан байсан. Тэгээ ингээд мэдээлэл хийх гэсэн чинь гаднаас баахан хэн мэдгэдэггүй баахан ааштай ихч нар орж ирээд тэнцээ чинь нөгөө мэдээлэл хийчихсэн хүмүүсийн өршүүлж мөшглөөд зодчнуудад бөө юм болоод тэгээд мэдээлэл хийхгүй гарч яваад тэр нь цуцлагдаад дууссан. Энэ улс төр ийм л амар хүчтэй. Ийм л биш үү дээ. Тэгээд энэ бол яг хоо цаагаараа хийжсэн буруу зүйл байдаг байх. Гэхдээ тэр нь одоо сөхөгдөж байгаа тий. Одоо ингэж гарч ирж байгаа чи ерөөсөл улс төртэй холбоотой гэж бид өгнж байгаа. Тэгээд буруу юм хийсэн байвал тэрийг цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа гэсэн шалгаж гарч ирээд тодорхой буруу юм хийсэн байвал ялын нөгөөд буруу юм хийгээгүй бол тэгээд цагаатгаад дуусах үзье гэж. За тэгсэн нөгөө талд арчилсан нам нэг юм гэрээгээ гэдэг нэг юм орой яваад байгаа. Гадаад пассворчиг юм гэрээгээний эмблемтэй. Тэгээд гэрээгээ гэж одоо юу гэдгийг манай монголчууд надад хэлбэл түбэгд мэдж байгаа те. Их Монгол улсын үед л нөгөө нэг илч төлөөлөгч юу гэдэг лам хуургуудад ингээд нэг гэрээгээ хийж өгдөг. Тэр нь одоо алт мөнгө зис байх юм уу те энэ зэрэглээсээ хамаарат тэгээд тэрийг үзүүлээд одоо их хааны ивэлт яваа гэдгээ баталдаг тийм одоо баримт бичиг байдаг гэж тэгээд тэгсэн түүнтэй ижилхэн юм гэргээ гэдэг нэг юм цэнхэр цагаан пассворттой гадаад пассворт шиг юм цөлийн үед ингээд цогтгөрөл дарга ингээд тараагаа яваад. Тэгээ энэ ямар учиртай ингээд арчилсан намын гишүүн болж байгааг бол тэрүүгээр ингээд батлах юм байна л да. Одоо тэр гэрээ гэдэг пассвортаар би тэрийг үзүүлээд явах юм бол арчилсан намын гишүүн мөн байна гэх намайг хүмүүс таниад тий. Тэгээ бүр ингээд цогтгөрөл дарга хилээд байгаагаар тэр ингэж байгаа шүү. Нэг айлд утснаа. Энэ пассвортыг одоо ингээд Америкийн визэнд орохдоо харуулах юм бол энэ өстө арчлалыг дэмжигч манай оронтой үдэл санаа нэг ийм хүн байна. Тийм учраас ингээд пассвортын баг визийн баг дарчyaa гэдэг иймэрхүү хандлага гаргана гэсэн Америкийн визэн тэр асуудалгүй гэсэн ийм зүйлийг яриад тэгээ нэг гэрээ пассвортаа гартуулж өгч байгаа. Арчлалын пассвортаа иргэн бус оронд Америкийн визэнд ороход тэр залуучуудыг эн чинь ардчлалыг дэмждэг залуучууд юм байна. Арчилсан үдэл санааг дэмждэг. Энэ дарангуулын эсрэг үдэл санаатай залуу юм байна. Энийг визэнд ороход нь энэ үдэл санааг дэмжигчид хүртэл ингэж илүү давуу тал болж идэг. Тэгээ энэ шүү дээ энэ бол ингэж байгаа байхгүй юу? Миний бодлоор шүү. Ямар нэгэн хүнийг өөрийнхөө намд эсвүүлэхийн тулд одоо нэг юм зүйл ашиглаж штеп. Жишээлбэл Америкийн визийн пассворттай байхад энэ гэрээгээтэй явахад асуудалгүй гарна гэдэг ч юм уу тийм. Тэр хүний юм сэтгэл санаанд юм нөлөөлөд байгаа байхгүй юу? Өөрийнхөө үзэл бодолд нөлөөлөд итгэл үнэмшилтэнд нөлөөлөд байгаа. Тэгээ энэ улс төрийн намын тухай хуульд энд угаасаа хуульчлагдсан байдаг зүйл. Яг энэ улс төрийн намын тухай намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дугаарт иргэнийг өөрийнх нь зөвшөөрлгүйгээр зай. За эсвэл намд албатан элсүүлэх. За тэгээд ийм зорилгоор хууль бус нөлөөлөл шахалт үзүүлэхийг хориглоно гэсэн мэт гэхгүй. Тэгээ энэ хууль бус нөлөөлөл мөн үү? Миний хувьд бол мөн байгаа тоххой. Энэ хүн чинь өөрийн гэсэн нэг итгэл үнэмшилтэй хүн байгаад байна шүү дээ. Тэгээд арчилсан Америкийн виз даруулахын тулд яхаа арчилсан намын гишүүн болох юм уу? Тэгээ тэр нь ингээд гоё санагдаад арчилсан намын гишүүн болох юм уу юм уу те? Бид нэг юм хоёрын оронд хэрэггүй юм гээл тэгэл гэрээгээл баахан хүмүүс нэг юм гадаад тоосч юм тараагаад тэрийг нэг ширх нь одоо хідэн төгрөгөөр шийдیں۔ те. Тэгэл их мөнгөгүйгээ хайл Монгол ардын намстай мөнгө төгрөг идээд хамаг юм мэдэж угаад явцсан. Бид нэр одоо ямар ч мөнгөгүй нам гээл мөнгөгүйгээ хахад идэг нам хэдэн зуун мянган гишүүндээ юм үнэт цаасаар ийсэн юм пассворт тараагаа явж ирнэ гэдэг бол хийх ажилгүйгийн нэг илрэл واخгүй. Энийг өөртөө амар сайн PR амар том
одоо улс төрийн нүүдэл гэж хараадах шүү. Тэгж андуураад шүү. Үгүй байх гэж миний хувьд бодож байгаа. Тэгээд өөрөөсөө итгэл үнэмшилтэй явж байгаа юм байл үү да. Гэхдээ энэ гэрээгээ тарахтаа бити хүмүүстэй Америкийн виз гарна марна энэ төр гэж худлаа үнэ юм хийж битгий тараагаарай гүйж. За тэгсэн өнөөдөр бүр ингээд бүр аль бие усны юм арга хэмжээгээд энэ гэрээгээ гардуулахад тэр нь яг нэг Ахмад гişүүд ч юм уу тийм хүндэт гişүүдтэй л гардуулж байгаа болтой байх шүү гэнэ. Тэгээ энэ дээр нөө Батлаг Батцандан гэсэн хүмүүс ирж үг хэлээд л те. Арчсан нам юм нэгдэлтэй ба бидэд 2027 онд ялан малн гэж нөгөө нэг амар сөрх юм яриад зээнх болд очсон. Шүүх хурлаар явж байгаа юм шүү дээ. Манай ч юм бас ер нь улс төрийн эрхт холбогдсон, авилга албан тушаалын эрхт холбогдсон шүүхийн хаалгаттай явж байгаа юм. Тэнд очсон л бас бид нар 27 28 онд ялан малн гэж их сүртэй ямарцсан явж байна. Тэгсэн чинь цогтгөрөл дарга тэгсэн байна. Бид нар энэ гал мөрөн жилдээ 500 мянган гişүүдтэй болно гэсэн байна. Гэ ярьцсан юм байна. Тэгээ тэрийг ингээ нөгөө постэр болгоод сайтууд постэр болгоод битүү явуулаад. Тэгээ одоо эдгээр энэ намын дарга нар намынхан нэг юм юусоо амар ойлгохгүй байгаа юм уу? Эсвэл тэр иргэн тойронд байж байгаа хэвлэлийнхэн PR-ийнхэн тийм муу ажиллаад байгаа юм уу? Нэг юм ингээд амар гой ингээд үг хэлээ те. Гал морин жилдээ бид нар гал шиг амьд яан маань гэдэг ч юм нэг муран цэцүү үг хэлээд юусоо яваа болцсон шүү. Хүмүүс ямар тэнийг PR хийдэм бэ гэдэг. Тэрийг чи юусоо хүлээж авахгүй шүү. Орхоо болцсон шүү наад PR-ууд чинь. Тэгээд нэг амар худлаа том тоо ирээд 500 мянган гишүүнтэй болно энэ төр. 500 мянган гишүүн за одоо Монгол ардын нам чи өөрөө 300 мянга орчим гишүүнтэй байхгүй юу? Тэгээ өнгөрсөн 24 оны зүгээр сонгуул дээр ингээд жишээ аваад байхад 24 онд Монгол ардын нам ялалт байгуулахдаа 50.54% орчлуудад 54% орчил ялалт байгуулж ирсэн. Тэгэхдээ ердөө нэг 500 гаруй мянган хүний санал авч ирсэн байхгүй юу? Тэгээд нийт нөгөө нэг 2.2 сая сонгуул өгөх насны хүмүүс байгаад идэг. Гэхдээ яг сонгуул өгж байгаа нэг 1.1 сая хүн л байдаг байхгүй. Тэгээд эднээс тэр 1.1 сая хүний сонгуулийн насны хүмүүс саналыг хувааж авдаг гэсэн. Тэгээд арчилсан нам 500 мянган гишүүнтэй болох ер нь явж боломж байхгүй. За мэдгүй бүгдэнд нь Америк виз даруулаад Америк явуулдаг хүмүүс гэхээс ер нь 500 мянган гишүүнтэй болох явж боломж байхгүй. Худлаа баахан хоосон гэрээгээ тараадаггүй юм бол тэр дээр сууж байгаа одоо энэ ирхэрж байгаа артын нам нь 300 мянган гишүүнтэй байхгүй юу? Тэгэхээр эдгээр өөрийнхөө тооноос хизээж дээшээ гарахгүй юм бол тэгээд юм пирамид шиг юм өрцөн байгаа шүү дээ. Тэгээд тэрийг сэтэлж гарч чадахгүй. Яг хөө зүгээр 27 28 оны сонгуульд арчсан нам ялах магадлал одоогийн байдлаар өндөр байгаа гэдэг нь бол үнэн. Ардын намаас бүгд залхацсан байгаа. Тэгээ энийг амар ингээд гоё PR болгоод цаашаа явахгүй ингээд худлаа том хэлээд тэгээ худлаа үний юм яриад ингээд яваад ахаар ардам өөрөө их дургу болж эхэлж шүү гэж. За тэгээ Женко Батлаг энэ үеэрээ нөгөө Эпштейний хэрэгт ямар нэгэн холбоотой юу гэсэн асуултанд сэтгүүлчийн асуултанд хариулжээ. Сүүлийн дөрөв Батлаг дарга нөгөө 2017 оны сонгуульд нөгөө таны сонгуульд дэмжлэг үзүүлсэн гэдэг ингээ Америкийн үнэтэй холбоотой мэдээд байгаа шүү. Эпштейн гэдэг таны зөөхөөс Че Гамбат гэдэг хүн тухайн мэйлээр хайлтжсэн гэдэг ийм мэдээлэл яваад байна. Тэгсэн нөгөө манай хүн хотлайн нэгтгэрээ нэгэл яварч холбоог танихгүй л гээл өнгөрч байна. Тэгээ яг энэ нөгөө нэг имэйл дээр нь яг нөгөө өөрийнх нь тохой туслах байсан Гамбат гэдэг залуугийн имэйл 190 хэдэн шиг имэйл илүү дээ. Эпштейнтэй наашин цааш ингээ бичилсэн гэж ийм баримт гарчаад байгаа. Тэгээ өөрөө сонгуулийн үр дүн хүртэл хэлчихсэн гэж байгаа шүү дээ. За манай бидний залуу одоо ерөнхийдөө 50 гаруй хувьтай те ерөнхийлөгч болох нь тодорхой болсон байна гэд мэйл хүртэл явуулж исэн байгаа байхгүй. За ийм байна. Тэгээ өөрөө бол танихгүй гэж энэ тэр туслахын танд юм байлгүй эсвэл тэгээ ингээ явсан байна. За өнөөдөр жоохон урт ярьчлаа. Одоо нэг сэдв ярьчих. Бортегийн ордыг нөө эдийн засгийн эргэлтэнд оруулах. Тэгээд хамтран ажиллах компаниа сонгон шалгаруулах шалгаруултыг өнөөдөр яг аль биесээр зарлалаа. Энийг чинь нөгөө оноос өмнө л ярьж ирсэн шүү дээ. Ингээл Бортегийн эдийн засгийн эргэлтэнд оруулаад ард түмэндээ өөрөөгөө чинь хүртээ ингээл те. Тэгсэн ингэх юм байна. Одоо энэ Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд мэдээж сонгон шалгаруулна. Тэгээ энэ сонгон шалгаруулалтанд орж байгаа компаниудаа 1000 оноогоос өмнөх юм байна. 500 оноотой жишээлбэл тэр компани одоо хүчин чадал юу гэдгийг нэг иймэрхүү наазах юм байгаа. Тэгээд 200 оноо нь болохоор тэр орон нутагт оруулах хөв нэмэр юу гэдгийг тэгээд бүтээн байгуулалт энэ тэрийг хараад тэгээд ерөөдөө нэг юм 700-аас дээшээ оноо авсан тим компанид хэлцээрийгээд
Тэгээ цаашаа явах юм байна. Тэгээ энэ манай улсаас бол ямар ч мөнгө гарахгүй. Эрдэнэс таван толгоос ямар ч мөнгө гарахгүй. Цаад одоо энэ сонгон шалралтанд шалгарсан компани бүх зүйлийг хариуцсан. Бүх одоо эрсдэлтэй бүх юмаа өөрөө даана гэсэн үг. Гэхдээ улсад өгдөг юмаа өгнө. 50 дээр нэмэх нэг өгөөж өгнө. Тэгээд нэг ингээд энэ гэрээнд шинжилгээтэй хийж байгаа юм. Үн өсөх юм бол нүүрсний үн өсөд ингээд борлуулалтын ашиг ингээд нэмэгдээд явна шүү дээ, тий. Тэгэхээр ингээд тэр нь ингээд дагаад өсдөг. Бидний хүртэх ашиг нь өсдөг байхаар гэрээний зохицуулалтанд орж байгаа юм байна. За тэгээд урьдчилсан байдлаар ерөөхдөө энэ эхний энэ улиралдаа 2026 оны эхний улиралдаа сонгон шалгаруулалтаар компани шалгаруулж хийж бодож байгаа юм. Хэрвээ бодоод болоод 26 онд ашиглалтад нөгөө компани хөрс болтмолтой хийгээд ингээд цаашаа олборлолтоо хийгээд явчих юм бол илүү их одоо хурдан тий ойрын 1-2 жилдээ ерөнхийдөө энэ бүрэн бүтц болоод тэгээд өргөж эхлээд өгөө тэхэлнэ гэсэн юм төсөөлтөй байгаад байгаа юм. Одоохон яг юм нөгөө нарийн судалгаатай тоо байхгүй. Одоо жилдээ тэдийг олно гэдэг шиг тийм тоо байхгүй. Энэ нөгөө бортогч өөрөө 15 сая хүртэлх тонн нүрс одоо олборлох юм боломжтой орд байгаа гэдэг. Хамгийн уртталт байдаг. 5 толгойг хамгийн уртталт байдаг. Тэгээ нөгөө овоолго цааш нь авиж хаяхад ч гэсэн юм дөхөө ойрхон газар та ийм орд байгаа гэдэг. Гэхдээ яг энэ ордын нөгөө нэг сул тал нь 3.1 коксчих нүрс гардаг. Одоо энэ 25% нь хог гэсэн үг байхгүй нүрснээс чулуу молоо юу гэдэг нь тийм гардаг. Тэгээд үлдсэн 75% нүрс өгдөг. Тэгээ энэ нөгөө нэг арай бас бусад амнуудаас гарч байгаа одоо энэ ухаан төмөдгөөс гарч байгаа коксчих нүрсээс арай чанар мотой коксчих нүрс өгдөг. Тийм учраас бас нөгөө эрсдлэгтэй гэж тийм арай бага шиг болно гэж иймэрхүү зүйл ярьж байгаа. За тэгээд жилдээ хэрвээ 15 сая тонн үрсээ гаргаад эхлэх юм бол ер нь 300 сая Америк доллар бас баггүйгээр ашиг хүртэх гэсэн юм тооцоотой. Зүгээр юм харанхуй тооцоотой байгаа. Нийтдээ нэг 2000 ажлын байр бий болгоно гэж харж байгаа. Тэгээ ийм бортыг ордыг ашиглалтанд оруулахаар өнөөдөр сонгон шалгаруулалтаа зарлж эхэллээ. Энэ үйлрэлдээ чадвал компани шалгаруулах юм байна гэж. За өнөөдрийн 7 хоногийн сүүлийн улс төр нэлээд урт өгөөд жинтэй өрнөлөө. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ. Сар шинийн араас мэдээж нөгөө хаврын халах улс төрөд эхэлнэ. Тэгээд чуулганч эхэлчихнэ. Улс төрийн эргэн тойрондох мэдээлэлтийг ойрхон багаараа анхаарал хандуулсанд баярлалаа.